Алдарт Стивен Кинг архинаас гараад 40 жил болжээ. Орчин үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг болох Стивен Кингийн ихэнх романд эрүүл ухаантай, ийдэг даруй хүн өөрөө ч мэдлгүй аимшигт мангас болон хуурч байгаа талаар гардаг. Энэ ч аргагүй. Стивен Кинг өөрөө амьдралынхаа 15 жилийг яг л аимшигт мангас мэт өнгөрүүлсэн юм. Та орон гэргүй гуйлагч нуу алдартай зохиолч юу гэдэг чухал биш. Суугт бөөлж байгаа хүмбэр ижлэгэн харагддаг. Стивен Кинг. Түүний намтар Америкийн мөрөөдөл мэтэл байсан. Угаалгын газрын жирийник ажилчин өөрийн ургуулan бодох, агуу их авяас чадвар, зохиолч болох асар их хүслийнхээ ачаар хүний мөрөөдөж болох бүх зүйлийг гартаа оруулж чадсан. 30 настайд тэр алдартай болж бичсэн ном болгоно асар их мөнгө авчирч байлаа. Уран бүтээлд ойроход түүний хувьд ямар ч зовлон байсангүй. Хялбархан биччих нь ухаантай, үнэнч, үзэсгэлэн технэр Табита хөөрхөн хүүхдүүд ажлын тоглог өрөөтэй сайхан байшин гэдэл түүнд бүх юм бий. Амьдралынх нь бүх юм амжилттай хэд сайхан байсан тул Кинг архичин болон хувирсан юм. Чимээгүй томотой архичин. Тэр өглөө ажлын өрөөндөө авдар шаарайг авч орон гарахтаа ардаа хэдэн 10 гуудас зохиол мөн тэр тооны хоосон лааз үлдээгээд гардаг байв. Ном хэрхэн бичих вэ гэсэн намтартаа Стивен энэ үе шатаж буй дээвэр дээрх бясалгал хэмээн нэрлсэн байдаг. Үдшин тэр зочдын өрөөндөө коньяк уун өглөө болгон баг зэрэг гаатай спиртийн усанлаар шүтээ цэвэрлэнэ. Үүнээс гадна тэр уран бүтээлд нь кокаин, цоошин уур амьсгал оруулж байгааг олж мэдлээ. Үнэрлээд л. Ингээд л үе түүний уран бүтээлийн тэр их эрч хүч урт удаан зогсонгүйэр солигдож байв. Стресс, сэтгэлийн зовлонгоос ангижрахын тулд янз бүрийн юм уун. Энэ үед Стивний амьдралаас бүтэн өдөр хоног, зарим үед бүтэн 7 хоног, сар юу болсон мэддэхгүй урсан алга болж байв. Гэхдээ тэр гайхамшигтай сайхан зохиол бичсэн хэвээр байлаа. Түүний алдарт Tommy Knockers, Cujo, Misery романууд энэ үед буюу Кингийн арх хар тамхины солиорлын үед бичигдсэн юм. Зохиолч өөрөө ангалын ирэмгдээгөөр явж байгаагаа мэдэрч байлаа. Түүний зохиолын гол багтрууд бараг бүгд аимшиг айдас болон хуурж байв. 1985 онд Табита түүнд архиа сонгох уу, гэр бүлээ сонгох уу гэсэн сонголт тавьж уухай болохгүй бол гэрээсээ явна гэж хэлсэн юм. Аав нь өөрийгөө алж байгаа хүүхдүүд нь хараад сууж байхыг тэсвэрлэхгүй гэж тэр хэлээд хогийн савнаас шар аргийн лааз, тамхины хаягдал, кокаин, марихуаны үлдэгдэл, архины шил гаргаж ирээд өмнө насгсан гэдэг. Эхнэр нь хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэдгийг мэддэг Кинг 2-7 хоног бодох хугацаа өгөхийг хүсээд архинаас гарахаар шийдсэн. Хар тамхинаас гадна архинаас гарах эмчилгээ хийлгэж тэр цагаас хойш тусалж амсаагүй байна. Архинаас гараад бичсэн анхны роман нь Needful Things. Стивен Кинг архинд живхээс аврагдсандаа тун баярлаж явдаг. Заримдаа шүнс ирээд эрүүлэнх, эрх чөлөөтэй байгаадаа талархаад уйлдаг гэдгээс нуудаггүй. Гэхдээ мэдээч аимшигт мангас өөрийг нь дахин уургалахаар хүлээж байгааг ойлгож байгаа. Мангасын тухай тэр сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх вүлээ дээ. Архинд орсон суудны намтраас 1947 Стивнийг төрснийхэн дараа эцэг нь орхиод алгуулсан юм. Ээж нь бие даа амьдралаа залгуулсан. 1964 Стивен сургууль дээр өөрийн хийсэн хогийн савнаас хийсэн мэдээнүүд сонино авчирлаа. Сонинд сургуулийн захирал нь хамрын нүхэндээ нүдийг нэгэхийн тулд гахаан ядалсан зэрэг мэдээнүүд байв. Хил амыг яаж хийгээд дарж чадлаа. 1966 дунд сургууль сурахын хажуугаар Кинг будгийн үйлдвэрт ажиллаж коллежийн төлбөрөө цуглуулж байв. Түүний төрлөх мужид 21 нас хүрээгүй хүнд архи зардаггүй байсан тул тэр Нью-Йорк орж архи худалдаж авна. Уугаад шартаж дахин уухгүй гэж хандгаалах боловч дахин уусаар. 1969 Мэн мужийн их сургуульд англи уран зохиол судалж эхэллээ. Ангийнхаа Табита охинд дурлаж жилийн дараа гэрлэнэ. Одоо болтол тэд хамт. 1970-аас 1980 Стивен тун үр бүтээлтэй ажиллаж байлаа. Түүний зохиолууд ээлж дараалан бестселлер болж байв. Зохиолоод ойрохтой байнгуун ихэнхдээ шар ариг. 1980-аас 1984 арх шар ариг дээр кокаин нэмэгдлээ. Валиум Xanax-ыг бодлоор нь залгичдаг боллоо. Энэ үед бичсэн Tommy Knockers романда арх хүний тархийг хэрхэн захирч байгааг уран тод дүрсэлсэн байдаг. 1985 Гэргий Табита нь архиа хаях шаардлага тавьж Кинг архинаас гарлаа.
1999 он хүнд осолд орсныхоо дараа мэдээ алдуулах тариа хийлгээд Стивен Мартин ууж байгаад зүүдлэн цагаан солиоролд автна. 2017 он Америкийн хамгийн алдартай зохиолчийн нэг хэвээр архи хамсдаггүй хэвээр 70 насныхаа ойг тэмдэглэлээ. Согтуудаа хэлсэн ишлэлүүд. Уудаг байхдаа би орой болгон доод тал нь 16 лааз шар айр контрдаг байлаа. Кужо гэдэг роман бичгсэн гэж байгаа. Яг үннийг хэлгээд би тэр романыг яаж бичсэн огт сандаггүй. Одоо ч санахгүй байгаа. Архичинд баг уу гэж хэлэх нь хоол идсүүнд баг баа гэж хэлэхтэй ижил. Архичид өөрийн хамгаалалтаа голландчууд далан барьж байгаа мэтэл хийдэг. Архи усан эхний 12 жилдээ би хүмүүст хаяа нэг уудаг л гэж хэлдэг байлаа. Өөрөө ч тэгж боддог байсан. The Tommy Knockers сайн зохиол байх. Гэхдээ би тэр үед бичсэн олон романаа яаж бичснээ мэддэггүй. Стивен Кингийн 1989 онд сэтгүүлч Томас Смитэд өгсөн товчхон ярилцлагыг хүргэж байна. Стивен Кинг. Нэг өдөр би алхаж яваад 5 орчим насны охин гудамд суугаад ганцаараа ярьж байхыг харсан юм. Бөөн тоос дортог болчихсон тэр охин шорон донд суугаад үл үзэгдэх найзуудтайгаа тоглох шиг газар дээр саваагаар элдвийг зуран хөгжилдөгж байв. Хэрв би түүн шиг сууж байсан бол хүмүүс галзуу солиотой амтаа харсан мэт гайхан гарна да. Хөгшин яар ганцаараа яриад шорон дээр зураад л. Гэвч би яг л тэр охин шиг ажил хийж хүмүүс түүнийг минь уншихын төлөө мөнгө төлдөг. Хүүхэд насны тухай би хоёр зүйлийг тунчиг гайхшран сониучрахдаг юм. Зөвхөн өөрийн дүрмээр зохион бий болгодог нууцлаг ертөнцийг хүүхдүүд л бүтээж чадах тухай. Удаах нь хүүхэд байхдаа зовлон зүтгүүртэй хүнд бэрх амьдралын тухай. Ер нь хүүхэд байхын тухай мартчихдаг тухай. Та өөрийн бичдэг ад зэтгэр аимшигын дөрүүдийн талаар хүүхэд байхдаа туулж мэдрв үү? Эсвэл аимшигын зүйлсд үнэхээр дуртай даа юу? Үүнийг би өөрөө ч гайхдаг юм. Хүмүүс яагаад миний хүүхэд насны тухай асуугаад байдаг юм болоо? Би хүүхэд насны тухай бичдэг ч өөрөө үнэхээр сонин содон хүүхэд настай байсан гэж хэлж чадахгүй. Хүмүүсийн бодлоор бол тийм аимшигтай зүйлс зохион бичдэг хүн бодвол амар л хүүхэд нас тулсан байх ёстой юм байх. Хүмүүс хүүхэд насныхаа тухай тэр бүр сандаггүй шүү дээ. Олон хүн аимшигтай дурсамжаа албаар мартаж өөртөө мартагнуулахыг ч хичээдэг. Ямар ч тач бид хүүхэд байхдаа юмсыг арай өөрөөр хардаг байсан тодорхой. Шулуун зураасаар бус эргэн тойрноор нь дугуйлан сэтгэх гэхүүдээ. Хүүхдийн хувьд нэг зэгээс нөгөөд хүрэх зайн шулуун нэг зураас биш дүүрэн ирээлжилсэн зураасууд байдаг. Төсөөл, мөрөөдөл, бодол нь тэр юм шүү дээ. Бид хүүхэд насны бодол мөрөөдлөө яг л зүүд мэт мартчихдагч оюуны мухарт хадгалагдсаар л байдгийг анзаардаггүй. Би хүүхэд нас, эр үсэн хүч чадал, элдвчгтэй зүйлсийг холдон бичдэг төдий. Та айдсын тухай бодлоо хуваалцаач. Бид хизээ нэгэн цагт үхэн гэдгээ мэддэг. Ядчил бүдүүн баар гадралдаг учраас үхлийн тухай аимшигын зохиол бүтээхээс айн жирхдэг. Үхэл хүмүүрийг хүлээж буй. Ямар ч жир босын элемент бүхий жир босын түүх бүтээлийг бид үзэхэд хоёр салаагаар ойлгодог. Оюун ухааны хувьд тэр нь хий төсөөл байж боломгүй зүйл хизээч биелэхээргүй мөрөөсөл төдий. Харин дотоод ухамсарын тухай дуулаа. Дуртай дургугаас үл хамааран бэлэгдлийн үүрэгтэй буюу мэддэг зүйлийг нь гарган дэлгэсэн байдаг. Бидний хувьд харж ихтэй харагдаж буй тэр зүйл төсөөллийн хаа нэгтэй орчин буй хэрэг. Хүний өөрийнх нь ч мдээгүй тэр жир бос мэдрэмжийг ил гарган бичсэн зохиол бүтээл амжилт олдог. Жишээ нь Grand Guignol аимшигын түүхээс бид айдаг нь хараахан нүдээр хараагүйч байсан л зүйлийг ярил гаргасан юм. Айхан тэгэхээр томчуудын л мэдрэмж мэт гэсэн үг үү? Айдас төрөөсч буй зүйлийг хийсвэрлэл гэж ойлгох уу, байдгал мэдрэмж гэж ойлгох уу гэдэг нь хүний сонголт. Хит их айдас биднийг сохолж орхидог. Том болохын хэрээр айхад суралцдаг. Жаахан хүүхдүүд амар зүйлсийг мэдэхгүй учраас сониуч зандаа хөтлөгдөн халуун дугаа барин авах, хутгаар тоглоход ч бэлэн байдаг бол нас нэмхийн хэрээр сониуч зан айдас болон хувирсаар байдаг. Айдас уран төсөөллөөс бий болох нь бийч хит их айдас уран төсөөлөх чадрыг мохоож орхино. Уран зохиолын хувьд айдас дөрвөлэн бүтээл хүний дотор өөрийнх нь ч мэдлгүй орсоор буй чанаруудыг нь ил гаргахгүй юм.